Тэгэл нэг малд нь өвсгөөд малчнаа хайчаад ах юм. Тэгвэл малчтаа бас хажуугаар нь боловсрол олоход нь бас ингэж дэмжье. Дандаа хуульч нар, дандаа эдийн засгч нар байна. Инженерүүд хэрэгтэй байна. Улс их орныг инженерүүд хөгжүүлдэг. Хүнийг яг төлөвшүүлж нийгэмд хэрэгтэй иргэн боловсролтой мэрэгжилтэй хүн болгоё гэж бодож байгаа бол хүүхэд байхаас нь тухайн хүний авиас чадрыг олж өгөх ёстой байд. Харах ёстой. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Үзэгчид сонсогчдоо Гэгээ Монгол подкастын шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Миний бие сэтгүүлч Оюун Туяа. Манай нэвтрүүлгийн зочноор судлаач Бэлгүн багш. За та өөрийгөө товчхон танилцуулаач. За би улс төр нийгэм олон улс судлаач мэрэгчлээ хүн байгаамаа. Одоо тэгэл энийг судлаад яваал байна. Энэ удаагийн ярилцах байгаа сэдв маань болохоор боловсролын талаар ярилцсанаа. Боловсрал гэхээр ерөн бол одоо сүүлдээ багш нарт буруу тохих хандлагатай шүү дээ. За багш нарын сургалтыг сайжруулъя гэх мэтчлэн. Энэ багш нар ч өөрөө энэ боловсролын системээс гарч ирээд байгаа учраас боловсролын системийг өөрөө алдаатай гэж би хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ боловсролын системийг хаанаас тавигдчихва? Тэ бүр үндэс суурьтай нь ярил. Боловсрал гэж яг юу хэлээд байгаагаас ойлгох хэрэгтэй. Боловсрал гэж юу юм бэ? Дээд сургууль төгсөөд Ром зүгөө диплом авцсныгаа боловсралтай гэдэг юм уу? Бидний энэ үед нэг юм ойлголт гараад ирлээ. Боловсрал эзэмшихгүйгээр одоо цаашаа явахгүй ч гэдэг нь. Боловсрал олгоод байгаа мó мэрэгжил эзэмшүүлээд байгаа мó. Ялгаатай шүү дээ. Маш их ялгаатай. Ялгаа байгаа шүү дээ. Боловсрал гэж яг юу вэ? Боловсрал гэдэг бол эргэн тойрон орчин тойрнооч гэдэг юм уу, хүрээлэн байгаа орчноо зөвөр ойлгож танин мэдхийг тэндээ дасан зогцож явахыг боловсрал гэдэг юм бас. За тэгээд бүгдийг мэддэг Эйнштейн болох нь хаашаа, энэ чинь бол эрдэмтдийн асуудал. Хамгийн гол нь ямар ч нийгэмд ямар ч үед өөрийгөө статусаа алдахгүй, байр сууриа алдахгүй, харин ч улам байр сууриа дээшлүүлж амьдрч чаддаг амьдралын ухааныг өөртөө олж авсан энэ чадамжийг боловсрал гэж байгаа юм. Тэгжил тайлбарлана. Яг өөр хүмүүс тайлбарлах байх. Зүгээр одоо нэг дээд сургууль төгсөөл эн чинь зүгээр мэрэгжил. Сонирхсан сэдвээ ээш өгөөд тэгээд тэрнийгээ 4 жил сураад бакалаврын дипломтой болоод тэгээд тэрүүгээр ажиллах бол зүгээр мэрэгжил эзэмшээд яваад байгаа. Боловсрал эзэмшнэ гэдэг чинь шал ондоо. Боловсрал гэдэг чинь хүүхэд байхын хүмүүжлээс эхэлж байгаа. Тухайн айл эцэг их яаж хүмүүжүүлсэн бэ? Эмээ өвөө ах ихч яаж хүмүүжүүлсэн бэ? Хүрээлэн байгаа тоглож байгаа найз нөхөд ямар хүрээлэн тоглож байсан бэ? Эндээс боловсрал эхэлж байгаа. Зүгээр харин мэрэгжил эзэмших бол өөр хэрэг. Би одоо 12-оо төгсчлөө. Чи хаана орох гэж байна? Би одоо тэр сургууль техник их сургуульд орох гэж байгаа. Чи хаана орох гэж байгаа? Би Монгол Улсын их сургуульд орох гэж байгаа ч тийм чинь мэрэгжил хөөх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ боловсролын системийн энэ өрөөсгөл ойлголт социализмын үеэс тавигдчихад байгаа юм. Гэхдээ социализм биш аргагүй л да тэр нийгэм чинь дээд сургуульд төгслөө улсад шууд хойрлогдчихдаг байсан байхгүй. За та их мундаг хүн байж тээ. За та одоо мундаг багш хүн болж төгссөн байна. Тийм болохоор зэрэг одоо Баян хонгор аймаг тэр сумын баг одоо тий баг сургуульд тань шиг мэрэгчлээ багш хэрэг болоод байна. За та тийшээ явна уу гэд ингээд хойролдог байсан юм. Энэ тухайн социализм үед. За тэгээд Төв аймгийн Баян цогт ч гэдэм үү тийм ээ эсвэл одоо энэ Сүхбаатар аймгийн Далан жаргалан ч гэдэм үү ингээд хойрлогддог байхгүй юу? Боловсрал одоо та яг таны мэрэгжил тэнд хэрэгтэй одоо яг тань шиг багш тэнд дутаад байна гэдэг ингээд явуулцдаг байсан. Тэгэхээр боловсрал олох биш зүгээр мэрэгчлээ дээд сургуулаа төгсчөөд мэрэгчлэрээ тэнд очиод ажиллаж байгаа юм. Мэрэгчлэрээ тэнд очиод ажиллаад ингээд цалинтай ингээд яваад эхлэхээрээ за ингээд одоо амьдраад болоод байна. Энэ мэрэгжил маань намайг нэг тийм ээ талах цай залгуулад яваад эхэллээ гэд. Тэгээ үүнийгээ боловсрал гэж ойлгоод байна. Боловсрал гэж шал өөр юм байгаа шүү. Энэ зүгээр мэрэгжил эзэмшиж байгаа. Амь зуухад суралцах бас нэг л үе шат юм байна шүү дээ, тийм. Социализмын үеийг алдагдал байдгийг. Хүн болгоныг, хүүхэд болгоныг яг адилхан болгох гээд байдаг.
Чи бүх хичээл дээр онц гарч ээж онц гарах хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ тэгээд хүн бүх юм дээрээ төгс байна гэж байхгүй шүү дээ. Тэр бол бүр боломжгүй зүйл Энэ боломжгүй. Ломносов болж төрөөгүй бол, Эйнштейн болж төрөөгүй бол, Зигмунд Фройд болж төрөөгүй бол, эрдэмтэй номтой хүн болж төрөөгүй бол, цаанаасаа өгөгдөлтөө тийм сууд ухаантан болж төрөөгүй бол. Энэ чинь хүүхд нэг юмдээ сайн, нөгөө юмдаа муул байдгийн. Энэ зүгээр хүний л харан шин. Жигтэйхэн сайхан гоё зурдаг байлаа гэж бодъё л да. Эсвэл сайхан хөгжимддэг байлаа гэж бодъё. Тэгээд одоо солгоо олоотой нөхрийг дуу хөгжмийн хичээл дээр дуулуулаад дуулж чадахгүй нь муу гэдэг бол асуудал өөр. Гэхдээ солгоо олоод чинь өөр юм дээр аягүй зүв байх ч юм уу. 10 жил байхад нэг хүүхэд байсан юм аа. Айлгуур геометр, физик хиймдээ дандаа онц авдаг. Багш дандаа магтана. За энэ хүүхэд шил байх хэрэгтэй гэл. Гэсэн чи бие тамир дээр шууд дунд аваад эхэлж байгаа чинь. Уран зохиол дээр дунд. Бараг шугам зураг дээр муу авчих гал тий. Гэхдээ энэ чинь зүгээр хүний л өөрийнх нь онцлог л доо. Тэгэхээр яг энэ хүнийг яг төлөвшүүлж нийгэмд хэрэгтэй иргэн боловсролтой мэрэгжилтэй хүн болгоё гэж бодож байгаа бол хүүхэд байхаас нь тухайн хүний авьяас чадрыг олж өгөх ёстой байд. Харах ёстой. Энийг цэцэрлэгийн багш ч гэсэн харах ёстой. Эцэг их ч харах ёстой. Гэр бүлийнхний ч харах ёстой байдгийн. Тэгэхээр багаасаа хүнд ямар нэгэн өгөгдөл байдаг. Байглаас заяасан гэдэг юм уу, бурхнаас заягдсан тийм өгөгдөл байдаг. 5 нас хүртэл энийг илэрж идэг. 5 наснаас хойш тэрнийг олоогүй болвол унтаа байдалд орчдөг. 50 жил ч унтаж болно. Монголчууд нэг ийм сайн штэ. Алдах ирэхгүй юм шиг загнадаг, тий? Тэгдэг. Нэг аяг цаа асгачвал хөөе чи өстө асгачлаа болохгүй гэд. Тэгэн гутал нөгөө жижиг алдаа гаргахаар л хүүхдэд загнаад идэг. Гэхдээ тэр хүүхд хаалтна үсттэй. Хүүхд өсөхдөө яадаг юм? Тоглоомоо эвдэлж ижил өсдөг үсттэй. Тий. Тэгээ би нэг цэцэрлэгт байсан санд юм аа. Баахан гой тоглоомнууд одоо хайш юм бэ? Сүнээр юм аа, үзүр юм шиг. Одоо тоглоомоо эвдээгүй тийм сайн тэргүүний цэцэрлэг байх ёстой мостой гэдээ одоо тийм усаас тийм болдог л байсан болол та. Тэгээ биднийг тоглоомд олуулдгүй. Тоглолт тэр тодорхой эвдрэл бол гарна. Гэтэ хүн гэдэг чинь юмыг бас хүүхэд гэдэг чинь яа тийм эвдэж сөнөөж ижил бас хүн чинь бас төлөвшөж шин. Эхлээд тэр дуугийн сонирх нь хазан ч гэдэг юм уу. Мөргөлдүүлж тоглож үзсэн ч гэдэг юм уу. Миний машин чиний машинаас мундагч гэдэг юм уу. Гэхдээ зүгээр хүүхдийн л тэр сэтгэхүй штэ. Тэгэхээр чин зэрэг хүүхдүүдийг ерөөсөө ингээд томотоос уулгачдаг ч гэдэг юм уу. Тэг яг үнэ тэрэн дээр за ийм үнэтэй юм авцсан шүү чи эвдлэхгүй л хэрэглэн шүү гэл яг нэг ийм баригдмал орчинд хүүхдийг оруулцдаг шүү. Тэгэхээр хүүхэд байхаас ахуулаад болохгүй тийшээ ч ингэж болохгүй гэсэн болохоор зэрэг сэтгэл санааны хаагдмал байдалд. Хүүхэд Монгол хүүхэд орчдөг. Том болол багшийн өдөөс юм хэлэхээр л станараа дальчидлаа алгадуулдаг. Энэ юу нэг олон юм яриад байдаг хүүхэд байгаа шүү. Энийг нэг сайхан дараад өгье гэдээ одоо олигтой дээшээ гаргадаг. Гэхдээ тэр хүүхэд чинь задарж байгаа штэ тархин. Тэг бидний үед ч бас яг энэ асуудал буруу зүрүү ярьж болно штэ. Хүүхэд штэ тэр чинь дууга байсан хүн хожно. Ийм үг гараад ирж байгаа байхгүй. Бүр багаас нь ийм амар ийм хөвшил ойлгуулад өгчлөө штэ. Гэхдээ хүүхэд чинь яа гэв өөрийнхөө барьж байгаа ярьж байгаа л өөрийнхөө байж байгаад аяндаа тэгээд цагийн ирэхээр нас нэмэх хэрээр эн чи төлөвшөж эхлэх ёстой шүү дээ. Та ингэж болдгоо байна, тэгж болдгоо байна гэдгийг ойлгож эхлэх ёстой. Бүх юмыг хорж өсөхөөр айгу хэцүү болчихж байгаа. Тэгэхээр социализм чинь айлгуур дээрээ ч бүр онц авах ёстой, бүх хичээл дээр онц авна. Тэгжээж яг улирлаар онц гарна. Тэгжээж 2 дугаар улирлаар шинэ жилээр онц гарна. Тэгсэн цагт өвлийн үгэн бэлэг үгэн ч гэдэг юм уу. За ингээд одоо онц гаргах юм бол пианогийн тусланд амрах хэрэг юм урилгаар почавкаар шагнуулна ч гэдэг юм уу. Нэг юм уралдаан зарлцдаг. Тэгэхээр яадаг вэ? Юун төрөнд нэгдүгээрт худалч болно. Хоёрдугаарт амиа хичээдэг байхгүй. Хойдог болч эхэлдэг байхгүй. Цаанаасаа ингээд өөрөө ингээд бүдүүлээд өчөж байгаа. Би тэгээд нэг юм хэлээд байна. Бүх хичээл дээр онц авч жагаад нэг л хичээл дээр дунд гаргах юм бол яагаад шинэ үйлрэлээр дунд гарсан гэж загнуулна. Гэхдээ яагаад болдгүй юм тэгтээ. Гэхдээ чинь төгсгөн биш шүү дээ. Социализм буюу зөвлөлт засгийн үед зөвлөлт засгийн сургууль хүмүүжүүлэх ухаан Монгол руу шууд тулгагдж орж ирсэн. Сургууль хүмүүжүүлэх систем нь тулгагдаад ороод ирсэн. Энэ хүн бол одоо яг үүгээрээ юу илэрхийлдэг вэ гэвэл хүнийг Homo sapiens буюу оюун ухаанд хүн байна шүү дээ.
Аха. Homo sapiens болгож бэлддэггүй. Homo soviticus болгож бэлддэг байхгүй. Зөвлөлт маягийн хүн гэсэн үг. Бүх юмыг чаддаг. Бүх юмыг мэддэг. Аха. Тэгэхээр 90 онд ардчилсан өсгөл одоо зүйл холбоод бас байхгүй боллоо 80 онд. Тэгээ Монголд ингэж гарлаа. Тэгжэл одоо Монгол хүүхдүүд гадаадд очлоо гэж бодъё л доо. Юм айгуу сайн мэдээд байдаг мөртлөө төгс мэдгүй. Юм мэдээд байхад мэдгүй юм шиг. Мэдгүй юм шиг мөртлөө мэдээд байгаа юм шиг. Тийм, тэр бол айгуу хан ажиглагддаг. Гэтэл тий барууны орнууд бол яадгүй. Хүүхдийн сайн юмыг олж харчаад тэрүүгээр нь дагнуулаа явуулчихдаг байхгүй. Аха. Тэрүүгээр нь хөөлгүүлээд явуулчихдаг. Тэгжээч тэр хүн нийгэмдээ баялаг бүтээдэг бие хүн, үнэт бие хүн болж төлөвшөж гарч ирж байгаа. Аха. Ганцхан жишээ хэлье л да. Майкл Жорданыг бүгд мэднэ. Тийм, бүгд мэднэ. Алдарч цагсан бөмбөг энэ одоо тэрийн шиг домогт цагсан бөмбөг чинь. Тэгвэл би ч бүр Майкл Жорданыг дуурайгаа алцтай зургийг цуглуулаад явдаг л байлаа. Мундаг сагсч штэ. Майкл Жорданыг 4 жил Чикагогийн коллежид суралцж байгаа тохиолдолд Чикагогийн коллеж дандаа авраг авдаг байсан. Сагсандаа сайн хүүхэд байна. Энэ хүүхэд бүх хичээлдээ муу байж болно. Айл үрдэ улаан ойл авдаг, F авдаг байж болно. Тоондоо улаан ойл ингээд юм бүх юмд сагсандаа сайн юм байна. Ингээ аваа явчих. Гэт төгсөөд тэр чинь яаж хүүхдийг дэмжиж штий. Энэ хүүхд энэ дээрээ л сайн юм байна. Ингээ яг энийг нь дэмжиж ингээд явуулах чинь NBA-д орчин. Төгсөөл NHL-д орчин. Хоккейчин болоод амьдралаа залгуулна штэ. Би нэг сонсч ирсэн юм аа. Анх Майкл Жорданыг сонирхож байхад 45 сая долларын цалин гэсэн юм яриад биш ээ жилийн 45 сая долларын цалин гэсэн нэг юм яриад байсан. Яаж үрдэг болтээ гэж бид нар хоорондоо байрны найзууд ярьдаг байсан. Тэр яаж ин татвар төлөөд байгаа байхгүй. Тим их цалин авч ийн дараад нь яах вэ? Тэр цалингаараа татвар төлнө. Татвараараа улстай усын сан бөмбөгт одоо баялаг бүтээж эхэлж гин гэсэн үг шүү дээ. Ямар ч мундаг ямар ч мундаг хүн байж болно. Зүгээр юм жүжигчин байж болно. Холливуд руу орчих шүү дээ. Аха. Тэгэд яахан Оскарын шагнал авчихсан юм бол цалин өндөртэй найруулагч нар нь дуудана. Маш өндөр цалинтай жүжигчин болчихно. Тэгээд тэр цалингаас татвар төлнө шүү дээ. Ингээ улстай нийгэмдээ баялаг бүтээдэг. Манай Монголд хүүхд яг юу сонирхож байгааг мэдэхгүй. Бас мөн эцэг эхүүд болон өөрийнхөө үзэл бодлоо тулгаад эхэлдэг. Заав нь одоо хуульч юм чинь чи одоо хуульч ойл олчих. Зөндөө танд хуульч нар байна. Аав нь яриад өгнө. За бараг ер нь ээшгүй оронд оч гэдэг юм уу тийм ээ. Гэхдээ аав би өөр юм сонирхолтой шүү дээ. Хууль ямар гэж бодож чинь чи хуулийг одоо хуулиар ажиллаж явах юм бол ингэнэ гээл. Аав нь эдийн засгийн чинь одоо ийм болчих гэл ингээ эхэлдэг. Хүүхдийн сонирхлыг ерөөсөө сонсдгоо. Гэхдээ тэр хүүхэд спорт тамирчин болъё гэж бодож байгаа юм билүү? Эсвэл зүгээр өөр юм дээр амжилт гаргая гэж бодож байгаа юм билүү? Ингээд хэлэхээр хүний амаар мэрэгчлээ сонгож эхэлдэг байхгүй юу? Манай Монголд өнөөдөр хүний амаар мэрэгчлээ сонгочдөг. Гэхдээ эхлээд тэр хүүхдийг сонирхолтой юмар нь явуул ажил хийхгүй ч байж болно. Сонирхолтой сургуулаараа сураад сонирхолтой мэрэгчлээ эхлээд өөрөө эзэмссэн тохиолдолд дараагийн зорилго тэр хүүхдээс аянда эцэг эхнээ хүүхдүүд оруулчлаа. Гэтэл манай боловсролын систем чинь яадаг вүлээ? Яг нэг хിവэр цаанаасаа ийм систем болохоос нэг хിവэр ингээд нэг хിവэр бөөндөөдөг цутгаад өгдөг. Тэгээ яаж ин багшийн өмнө ягштал тангад ном цээжилсэн юм шиг хичээл уншиж чинь сайн байна. Одоо энэ шиг мундаг оюутан байх хэрэгтэй шүү дээ. Суу онц. Ингээ болоо. Аха. Одоо яаж тэр тухайн үед багшаа аргалаад өнгөрчөөд байгаамаа. Тэр хүүхэд юу авч байгаа? Тэр оюутан юу сурж байгаа? Би тэгээд энэ дээр жоохон шүүмжлэлтэй хандаад байна. Боловсролын яам маань бас жоохон уучлал нийцсэн. Бид нар эх орондоо хэрэгтэй Монгол улсаа хөгжүүлж авч явах ёстой мэрэгжилтэн боловсролтой мундаг сэхэтэн элитүүдийг бэлдээд байгаа мó дипломны гол үйлдвэрлээд байгаа мó. Энэ дээр бас жоохон асуудал гарч ирж байгаа шүү. Энэ дээр бол бүр одоо энэ асуудал бол бүр нэлээд газар авцсан тий. Айгуу газар авчаад байна. Ялцчгүй хүүхдүүдийн одоо оюутан Монголд сурж байгаа оюутнууд одоо мөс шүтээс хүртэл 4,000-аад шүтээс гэхэд 4,000-ад мөс гэхэд 1000 гаруйд. Тэгээ дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшихэд бүр арай доогуур байгаад байгаа хгүй миний зүгээс харахад бол. Тийм болохоор энэ дээр давхар сурган хүмүүжүүлэх хүмүүсийн алдаа болон эцэг эхийн тэр нөгөө хүүхдээс хүмүүжүүлэхэд айгүйх алдаа гараад байна. Энэ бүр хүмүүжлийн доголдол бас давхар
явагдаад байна. Тийм. Тэгээ дээрэс нь сургалт боловсрал нь муу болохоор тэр хүүхэд бараг тэ ирээдүйн маш тодорхойгүй зүгээр нэг гудамжинд лаа зөвшгөлсөн болж гарч ирэх гээд байгаа байхгүй юу? Тийм. Социализмын үед нэг байсан юм аа, нэг 70-аад оны нэг гендерийн төлөөлөлт гарсан юм. За. Энэ эрэгтэй хүүхэд яаж игээл амьдрчин. Охиноо бодъё гээд тэр охтуудаа ингээд одоо дээшл одоо харж хандаад хөвгүүдийг ерөөсөө гарууд гаргачихж байгаа юм. Тухайн үедээ хэн баян гүрүү шиг баян байсан. За. Даар ажил хийж зөө юм зүм зөөж тэр өдөртөө цалин авдаг байсан болохоор. Тэгэхээр охтууд нь том болоод ирэхээр ном сураагүй, толгоогоо ажилуулаагүй тийм залуучуудыг тоохоо болоод эхэлдэг байхгүй. Яг үнэ эмхтэй. 20 жилийн дараа эн чинь үр дүн гардаг байхгүй. Хөвгүүдээ гаргуун гаяа ийцсан. Одоо хараараа өдөө орон нутгаар дүүрэн ихнэргүй ажилгүй ирчүүд. Асуудал яах юм бэ? Тоогддоггүй хөөх юм нь. Гү буруу ч юу айх вдэ чаавас. Зүгээр гаргуунд зүгээр хаягдцсан л байхгүй да чаавас. Тэр энийг бид нэр одоо бас авч хилцэх ёстой. Цаг нь одоо болжээ. Энэ арай дэмтлээ шүү одоо. Яваанда нийгэм яагаад зэрлэгшээд байгаа? Энд тэнд яагаад хулгай дээрэм гэмт хэрэг ошроод байгаа? Улс их орн бас нэг жоохон хямраад ирэхээр эндээ энэ гарна. Гэвч хүний арын шин хүний төлөвшил хаан чалга. Тийм, тэнэглэлт ёроол байдгүй гэдэг шиг. Тамирын голын эргээр явж гэдэг юм уу? Зүгээр нэг хаа нэгтэй газар очиж зуны сайхан удиралд Монголын сайхнаа үзчихэл та. Байгальд яах гэж тэгж хог тарьж байгаа. Энэ яагаад ингэдэ? Тархин хогтой байна гэсэн үг байхгүй. Гү төлөвшөөгүй хүн биш хүн болох болоогүй байна. Нийгэмшиг болох болоогүй байна гэсэн үг. Хүн нийгэмш чадаагүй байна гэсэн үг байхгүй да. Тэгэхээр одоо нөгөө гадаадд болон Монголд сурах бодит үнэнгийн талаар те яг энэ хоёр оюутны ялгаа нь яг юу вэ? Гадаадд сурахад яг нөгөө тухайн мэрэгчлэр нь нөгөө хүүхдээ чинь шууд шахаж эхэлдэг байхгүй. Нэгэнт сонирхоод орчихсон юм бол тэр бол зовлон биш. Би нэг юм бас нэг анхааруулж хэлье. За. Сонирхож зорьсон мэрэгжилд ямар ч хатуу чөтгөр шиг багш саад болдог шүү. Сонирхдаг мөрөөдөж зорьсон юм а хүн уншаал цээжлэл нөгөө багш нь хүсэж хичээл ингэж хийцэн юм чинь чамааг одоо юу унгаана гэж байх байлуу 50 ёстой дүнгийн 50 гэдэг байхгүй юу? Тийм шүү. Сонирхолгүй сургууль руу наруулаа яачаар чинь тэр чээс асуудал үүсдэг юм баг хэвчээ. Тэгэхээр аз жаргалыг байхгүй болгож байгаа юм. Тэр аз жаргалыг бүтээн Сократ хэлсэн үг өгдөө шүү дээ. Энэ хороод хамгийн аз жаргалтай хүнийг хилдэг гэхэд юу гэж хэлдэг вүлээ? Хийх дуртай юмаа хийж байгаа хүн хамгийн аз жаргалтай гэж хэлдэг шүү дээ. Хамгийн аз жаргалгүй хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ? Хийх дургүй юмаа хүчлэн хийж байгаа хүн хамгийн аз жаргалтай. Тэгэхээр яаж ин чамаар дургүй юм чи хийлгээд байвал яах вэ? Мэдээч одоо хүчлэхгүй шүү дээ. Баян хийлгээд байвал яах вэ? Чи зүхтаан юмстэй. Тэр газраас айл болох холдохыг л хичээл. Яг зөв. Дээд сургууль руу орчлоо гэхэд айл 10 жилд хаагдцсан 10 аттестат нь хаагдцсан байгаа хичээлийн дахиж үзэх ямар шаардлагатай. Тийм юм байдаг шүү. Байдаг шүү. 10 жилд Монгол хүчгээ хаацсан биз дээ. Хаацсан? Би яагаад дээд сургууль дахиж үзэж байгаа? 10 жилд монгол хэлээ хаацсан биз дээ. Яагаад дахиж үзэж байгаа? Монгол бичиг гэдэг чинь өөрөө эртний бичиг классик. Одоо зүгээр сонгодог хэлбэртэй л орно. Энэ цаашаа явахдаггүй. Яах юм бэ үүгээр? Зүгээр сонгодог бичигтэй орно. Кирилл бичгийг Монголд оруулж ирснээр маш том дэвшилт болсон шүү. Маш том дэвшилт болсон. Яг уу юмны сөрөг тал гэж байгаа. Кирилл бичгийг Монголд оруулснаар яг олон одоо аялагтай үндэстэнгүүд жоохон салд холдцоосон юм. Нутгийн аялагтай одоо сонгоол 20 төмдүүд ингээд хоошоогоо бурайдууд болоод ингээд салаад яваад гисэн. Монгол бичиг бол яг нь олон монгол үндэстэн яснуудыг нэгтгэдэг байсан түүхэндээ. Кирилл бичиг оруулаад ирэхээр чинь зэрэг энэ одоо тий олон үндэстэн ястан чинь бас жоохон салсан тохиолдол бол байгаа. Гэхдээ Кирилл бичгэн дээр бүх үг бүгд бичигддэг. Тэгэхээр Кирилл аягүй том ололт байхгүй юу? Тий. Гэтэл одоо хайлт 30 хэдэн жилийн өмнө 90-ад оны өмнө туршаад үр дүнгүй болоод ташраар нь одоо Кириллтэй л болохгүй юм байна гэд нөгөө нэг 82, 83, 84 оны залуучуудыг ч навчаад хэлмэгдүүлж хайчаад
Одоо ингээд одоо болохгүй юм байна. Энэ зүгээр сонгодог классик бичгтээ л үлдэх юм байна. Түүх судар судалгаандаа л ашиглах ёстой юм байна. Кириллээрээ л цаашаа явъя гэд ингээд шийдвэр гарсан юм. Дахиад энийг давтах ямар гай байгаа юм бэ? Ямар хэрэг байгаа юм бэ? Дахиад бас хитэн хүүхдүүд хэлмэгдүүлэх гээ юу? Эн чинь бүр яг бод амьдрал дээр 2-3 жил туршаад болохгүй юм байна гэж одоо Монгол бичиг чинь нийтээр Монгол бичгтэн болно гэж явж байгаа 2-3 жилийн дараа цаастаа болохгүй юм байна гэж буцаажсэн шүү дээ. Тэгээ энэ түүхээ мэддэггүй юм уу манай энэ саяхны л түүх шүү дээ. Манай энэ одоо энэ удирдагч нар. Ингэж болохгүй шүү дээ. Хүүхдүүдийг туршаа хийчихэж байгаа шүү дээ. Тэр чинь одоо зүгээр яг Монгол бичиг хэрэгтэй. Эртний түүх судраа судалж байхад хэрэгтэй. Чи Америкт очиод монгол бичгээр яриараа. Чамаг юу н ойлгох юм байна уу? Хүүхдүүдийг чаддаг юмар нь ингээд одоо дагнуулаач. 10 жилд нь хаагдсан юмыг дээд сургуульд нь бас бити үзүүлээд байгаа чи. Мэргэжлийн сонирхсон юмыг нь түлхүү шахаад өгөөч. 10 жилийн боловсролыг харахад одоо Төмөн бодисыг хаагаа ичиж. Төмөн бодис хичээл гэж хамгийн эрхтэй хичээл байсан шүү. 3 дугаар ангиас ордог байсан. Төмөн бодис чинь 3 дугаар ангиас ороод 5 дугаар ангиас байгаль шинжил болдог. 6 дугаар ангиас чинь юу лээ ингээд болт юм аа нэг ургамал судлалч хэлөө ингээд ургамал судлал, амьтан судлал, биолог гэд хаагддаг байхгүй юу? Ингээд дагнаад явчихдаг байсан. Төмөн бодисыг насаа яцсан чи одоо ер нь Төмөн бодисоо мэдэхгүй болцсон. Тэгээ одоо бараг альва юмыг мохор сүсгээр тайлбарлах гэдэг нь шүү дээ. Мөн дэлхийн уран зохиол одоо ер нь байгаа мó. Чамаг дэлхийн уран зохиол ордоггүй байсан биз дээ чамаг. Дэлхийн уран зохиол орох хэрэгтэй байхгүй юу? Дэлхийн уран зохиол, сонгодог уран зохиолууд орох хэрэгтэй. Энд чинь мэддэг байх хэрэгтэй. Уран зохиолын хичээлийг додомдууснаас болж өнөөдрийн залуучууд чинь үгүй дотоод байгаа санаагаа хүнд ойлгуулж байгаа болцсон. Тэр бол өстэй яг үнэн шүү. Тий, уран зохиолын насаа яцсан. Энэ яагаад байгаа юм би бүр ойлгохгүй байна. Үгүй манай боловсролын яам бас нэг арай илүү юм хийх байлгүй дээ. Гэхдээ одоо энэ яагаад байгаа юм бэ? Энийг асуудал үүсчихэд байна. Тэр яаж хүнийг яг чаддаг юмар нь явал хүүхд нэгийг өөрөө сонгоо явдаг юм аа. Адилхан битгий байлах гэдэг. Социализм чинь энийг гараанаас гүйдэг байхгүй. Бүгд нэг байранд очих хэвээр буюу бүгд нэгдүгээр байранд орох хэвээр байд юм аа. Социализмын тэр одоо юу чинь харин одоогийн ардчлал капитализм гэдэг чинь ба штэ. Дэлхийд дахныг одоо ингээд энэ чинь яадаг вэ? Зүгээр л нэг л гараатай. Цувраад яагаад барайнд очиж болно, барайнд очихгүй ч биш болно. Буучнаа тавьж явуулж чадахгүй байгаатай шууд холбоотой байна тий. Социализмаа тавьж явж чадахгүй. Одоо бараг социалист ардчилсан орн гэж манайхын социалист орн болчихлоо. Ардчилсан социалист орн гэж бараг яригдах уу? Энэ бараг үнэн үү тий. Ааха. Ардчилсан социалист орн болчиход байна. Монгол одоо ардчилсан орн биш шүү. Ардчилсан социалист орн болсон шүү. Шулуухан хэллий. Нөгөө нэг юм нь хуучнаас салгадахгүй явсан гэсэн үг. Шинийг хүлээж чадахгүй. Хуучнаа тавьж явуулж чадахгүй. Нөгөө л буцаал социалист школ руугаа чирээд идэг. Тий. Тэгэд хуучнаа хаяхгүй 35 жил болчихлоо. Гэж яг хаягдах байлгүй дээ. Юмны дараагийн үеийн өмнөхөө л малайлах ёстой шүү дээ. Яаж ч байсан. Тэгэхээр дараагийн үедээ л бид илүү төлхөө анхаарч боловсрал, мэдлэг, ур чадвар бүх юмд нь л анхаармаар байгаад байгаа юм. Гэхдээ одоо бас яг нэг нүгөө хэлэхэд бол одоогийн төгсж гарч ирж байгаа залуучууд үнэхээр одоо боловсон өвчин муу байна гэж хэлэх юм уу? Аа. Жохон бас чадваргүй сул байна. Та болохоор одоо энэ дээрээс боловсролын систем дээрээс нэмэх зүйл. Яг одоо нараа манай Монголд юуны төрөнд дандаа хуульч нар, дандаа эдийн засгч нар байна. Инженерүүд хэрэгтэй байна. Улс их орныг инженерүүд хөгжүүлдэг. Инженерүүд хэрэгтэй байна. Химч нар хэрэгтэй байна. Физикч нар хэрэгтэй байна. Яг манай Монголд. Их сургуульд физикийн ангид билүү, химийн ангид ч билүү, ганцхан оюутан сурдаг. Тийм байдаг шүү дээ. Стал тий. Бүгд хууль эдийн засаг явчихад байна шүү дээ. Хогны инженер гэж бас байдаг юм байлаа шүү дээ. Хогны инженерээр нэгхэн оюутан бас төгсөөд гарч ах жишээний юм байна. Одоо ганц оюутнаас одоо ямар төлбөрийг авах вэ? Тэг ганц унгаагаад байлтай шүү дээ. Төгсгөн шүү дээ чинь. Тэгэхээр биднэрт яаж чинь шинжлэх ухаанч боловсон хүчнийг бэлтгэх дутагдчихлаа. Хуульч эдийн засагч эдгээр чинь зөөлөн санал дээр сууж хатуу ширээний ард байж ажил хийж баялаг бүтээсэн татвар төсвөөс салимцгааждаг хүмүүс юм аа. Тэр баялагийг бүтээдэг, зам барьдаг, гүүр барьдаг. Тийм баялаг бүтээдэг хүмүүс. Эднүүсээ бид нар бэлдэж чадахгүй байна. Ерөөсөө бэлдэхгүй байна. Гаргуунд гаргаад байна.
Яг ямар ч үед улс орныг инженерүүд авч явд юм аа. Инженер сэтгэлгээ гэдэг чинь бас айгүй өөр байдаг шүү. Инженерүүд гэдэг чинь маш бүтээлч хүмүүс байдгийн. Яг гоо математик суурьтай байдаг болохоор хүүхдүүд цутаагаад байдгийн. Тэгээд тэр математик гэж нэг хүүхдийг зүгээр ч ойлгуулчихгүй зовоосон байдлаар ойлгуулад заагаад багш нь ч гэж багш байгаа юм чинь яаж тэр хүүхэд математикнда дуртай байдгийм бэ? Тийм шүү дээ. Бидний хичээл ер нь нэг юм залхаасан маягтай их нуршуу айгүй нэг юм хичээлэхээр хүнд гэсэн ойлголт ер нь байна. Цагид бол чинь завсралт болж гинүү гэж сэмэрхэн биенээс асуугаад байдаг шүү дээ. Нэг цагтаа хүүхд рүүгээ цаг одоо хэд болж байна? Завсралт болж байна. Яаш та бүрс. Өөд чүхлээгээл. Тэгээ оюутнууд нь бүр орцсон. Яа 90 минут яана гэл ингээл. За дэмийл сууж байгаас ч гэдэм үү. Тэгээ багш нь ч гэж багш ер нь бол нэг жоох нэг тийм залхаах байдлаар заадаг болохоор багш нарын чадахгүй. Яг зөв. Багш нарын энэ заах аргад одоо өөрчлөлт оруулах ёстой юм байна. Хүнийг татдаг. Энэ багшийн хичээл гоё. Энэ багшийн хичээлийг л сурах юмсан. Аль энэ багш орч аль чимээгүйгээд аянда тэр шавнар нь оюутнууд нь өөрөө тухайн хүний ямар багш вэ гэдгийг нь хилээд өгдөг болохоос ш тэр хүний ямар багш гэдгийг ямар ч захирал ямар ч хичээл эрхлэгч дүгнэдгүй юм. Өөрөөр ном заалгуулж байгаа оюутнууд нь сурагч нар нь шавнар нь тэр багшаа үнэлдэг юм. Тэгэхээр бас нөгөө нэг юм хүний хувьд хөгжил нь бас болоог байгаад байна шүү дээ. Тийм байх. Тэр хүний хөгжил юунд дээрээдгүү? Хүмүүжлээс л эхэлдэг. Ямар хүмүүжлтэй? Манай Монгол ардын гоё зүрүүгийг мэдхүү. Хүн болох нь багаасаа. Хүлэг болох унганаасаа. Яг зөв. Багада ямар байна тийм байна. Энэ хүмүүжил. Харин 13 дугаар зуун гэхээ боли зүгээр дээрүүд Монголын хүмүүжил яагаад юу байсан? Одоо юм мундаг байсан бэ гэвэл гэрийн боловсрал, гэрийн багш. Яг жинхэнэ аж ахуй амьдралыг нүүдэлчин амьдралыг үнэн бод зүгээр нь ойлгуулдаг багш нартай байсан. Тийм болохоор хизээч Оксфорд, Кембрижийг, Харвард, Стэнфордыг төгсөөгүй. Тэгсэн мөртлөө тэрийг төгснөөс илүү мундаг удирдагч нар тал нутгийн цагаан гэр дотроос, дуграг цагаан гэр дотроос төрдөг байсан. Гайхалтай. Тэр хүмүүс чинь тусгаар тогтнолынхоо төлөө амь нас хувь заяагаараа тэмцчээж өнөөгийн он цагийг биднэрт суур дэвсгэр болгож өгсөн юм. Харин өнөөдөр бид нар боловсрал дээр их алдаа гаргаж байгаа. Юм дээр алдаа байна. Гэхдээ бүр хамгийн гол нь энэ боловсрал дээр их алдаа байна. Тийм цаашаа улс их орныг одоо авч явах. Боловсрал хүмүүжлийн доголдлыг арилгах хэрэгтэй байна. Тэгжээж ирээдүйд хэрэгтэй иргэн болноо. Өнөөдөр яг ажиллаа хийгээд нийгмийн баялаг бүтээж байгаа хүмүүс цөөхөн бисдээ ажил хийгээд татвараа төлж байгаа шүү дээ. Тэр татварч нь яаж ин төсөвд очино. Энэ чинь нийгмийн баялаг бүтээж байгаа. Чи ажил хийгээд цалин авж байгаа. Цалингийн чинь татвар гэдээ авдаг шүү дээ. Хувийн албан татвар. Орлогын. Одоо хувийн албан татвар гэж авдаг. Нийгмийн даатгал тэгээд нэг хувийн албан татвараар бас хажуугаар нэг ус татвар авчиж байгаа. Орлогын чаа ингээд. За чи нэг одоо 2 саяар цалингаа бодулсан байх юм бол сая 700 600 гар дээр авах ч гэдэм үү. Босон татвартай явдаг ч гэдэм үү. Энэ чинь чи устдаа ажиллаад баялаг бүтээгээд төсөв бүрэлдүүлээд л гэсэн үг байхгүй юу? Яг эх орныхон төлөө ингэж баялаг бүтээж байгаа хүмүүс байх нь байна. Гэхдээ дийлийнх нь бас биш байна. Тэр бүр дандаа ажлын зарууд мөртлөө очиж хийдэг хүн байхгүй байна. Бид нар одоо Солонгос явна, Америк явна, гадаад явна гэж яриад байгаа. Очлоо. Чи айлгүрээ энэ бодлого бодож чадах уу? Чи геометрийн тэгш өнцгтийн тэр гурвалжин дээр тэрнийг мэдэж чадах уу ч гэдэм үү? Чи одоо нацгтар чи миний шүлгийг уншсан уу гэж асуухгүй штэ. Чи бодог байшин бодож чадах уу? Чи барилга барьж чадах уу? Чи байшингийн энэ хаусны гадарх сайдингийн ажил хийж чадах уу? Чи шал угааж чадах уу? Чи аяг шаазан угааж чадах уу? Чи англиар илүү сайн ярьж чадах уу? Гүт хийм чадах уу? Чадах уу л гэж асууна болохоос ш мэдхүү гэж асуухгүй шүү. Тэр гадаадад очлоо. Манайхан яадгүй очоол болно шүү дээ. Очоо сурч шүү дээ. Очоол ажиллаж шүү дээ гинэ. Гэ тийм болт чинь зүгээр явахын төс болоод байгаа маа. Зүгээр л эндээс л нэг далд ухамсар нь холдооч. Чиний байх газар биш байна. Чи өөрийгөө олооч гэж нэг тийм далд ухамсар нь ингэж хөдөлгөөд байгаамаа. Тэр гадагшаа явахын төлөө байдаг байр машина зараад яваад байгаагийн шалтгаан бас тэндээ байд юм аа. Зүгээр тэнцээ чинь очиж ядч нэг хүн шиг ажиллаад хөдөлмөрөө хүн шиг үнэлүүлмээр байгаамаа. Гэхдээ Монголд нь тэр өгдөг цалингийн өгчдөг бол хамаа алга.
Гэвч тийхгүй шүү дээ. Чи Монголын цалин ч бас амар аюултай байна шүү дээ. Бас айхтар байна. Амьдралд нүрэлцэхэд хэцүү байна. Тэр чин тэнцээ очоод нохон амартай уусч гихчээр яаж игээд Монгол хүн бол бас нэг ивэ олоо явчихад байгаа юм. Ивэ олоод явчихад байгаа юм. Харин тентхийн боловсон сургалтын системийг сонирч байхад ондоо байдаг шүү. Хүүхдийг яаж хүмүүжүүлж чинь. Ерөөс ингээ багаас нь ингээл дууны хичээл гэж ахалцаа. Энэ ийм соёл хоолойтой хүүхд байна. За энэ бол синхрон хоолойтой хүүхд байна. Энэ баас хоолойтой хүүхд байна. Энийг шингэж гэж дууны багш нь өөрөө тэмдэглэж идэг болохоос ш энэ ангийн гарсны дараа дахиад нэг анги гарна одоо яана гэдэг ингээд одоо завсралаасаа гэдэг дууны багш нь өөрөө тэгээ бэж идгүй. Хин дууны тэр хоолойны тэр цаанаасаа байглаас өгсөн авьяастай вэ гэдгийг тэмдэглэж идэгин. Чи найрал дунд орно шүү гэдэг ингээд дараад нь яваад байдаг шалтгаан чинь тэндээ. Манайхан болохоор зэрэг хүчээр найрал дунд оруулаа ичиж байгаа. Тийм шүү дээ. Мэргэжлийг наалдах биш юм айгу холоос найрал дууны дуучид олон байх хэрэгтэй гэд дуулж чаддгүй нөхдүүдийг найрал дунд зай бөглөө байж гээд аваачаад оруулцдаг. Эсвэл зүгээр бэлтгэл хийж нэгэд чадахгүй нөхдүүдийг загнаад болж өгдөг. Нэг юм асуудал гарна шүү дээ. Тэгэхээр чин зэрэг за яг энэ хүүхдүүд дууны хичээлдээ сайн юм байна гэл. За тэгжэл уран зургийн хичээл орж илаа гэхэд чин бүх хүүхдүүдийг зуруулна. Дуртай зураг зуруулна. Сэдв өгдөггүй. Хүүхдүүдийн дуртай зургуудыг ингэ дүгнэн. Тэрний дараа яадгүй бас сэдв өгнө. Хин яаж нь. За энэ хүүхэд зургийн авьяастай байна. Энэ хүүхдүүдийг нэр цогчий. Ингээд энэ чинь ирээдүйд хэрэгтэй иргэнэ олж аваад байгаа байхгүй да. Багшийн ажил гэдэг чинь ирээдүйд эх оронд хэрэг баялаг бүтээх, эх орныг мандуулахад нэлхий дахин цуурайтуулах иргэнийг багаас нь хайж ийн гэсэн үг байхгүй юу? Манайхан чинь багаас нь загнаа зандраад балраад эхлэх юм. Багш гэдэг чинь ийм хүнийг байд, ийм хүнийг хэлдэг юм аа. Багш гэдэг чинь тэгэл нэг дахин шитүүлсэн бурхныг хэлдэггүй юм. Багшаа гал нэг энэ багшийг нэг жоохон долгонж байгаа дүнгээ авчулт нөгөөх нь ч бас нэг дүрдээ итгэцэн хүүхдүүдийг айлгаас сурцсан юмнууд зүгээр ингэж болдгоо маа. Энэ чадвартай хүүхдүүдийг багш олох ёстой байдаг юм аа. Өөрт нь хэрэггүй. Гэхдээ эх оронд хэрэгтэй. Улсад хэрэгтэй гэдгийг багш олдог юм аа. Манайхан одоо яг энийг олдог болох хэрэгтэй байна. Ийм багшийг бэлдэх хэрэгтэй байна. Тэрнээс нэг цаг нөхцөөж цалингаас цалингийн хооронд арга цаамааргүй байна. Яг нэг болох юм бол. Тийм багш нар бас зөндөө байна. Би бүгдийг гэж хэлээгүй. Гэтэ дийлэнх нь байна. Тэгэхээр яаж ийн? Израильд жишээ хэлье. За. 10 жилд 20 хүүхэдтэй ангид багш нь манай улс одоо палестинчууд дайраад байгаа болохоор арабын орнуудын байнга дайн байлдааны бэлэн байдалд байгаа болохоор дэвтэр үйлдвэрлэхэд хэцүү байна. Танаа хэдийгээр 20 хүүхэдтэй ч гэсэн бид нар багш нь бүр зүтгэж байгаад нэг 10 л дэвтэр олж ирлээ гэд дунд нь тавьсан чинь булаацалддаг байхгүй юу? Булаацалж жаад хэдэн хүүхд дэвтэргүй үлднэ дээ. За. Дэвтэргүй хүүхдүүдийг босгож байгаа байхгүй. Та нар яагаад дэвтэрг байгаа гэж чи багшаа дэвтэр хүлцсэнгүй гэдэг байхгүй. За. Та нар өөрсдөө тэмцэж дэвтрээ олоогүй бол ядаж 2 3 хуудас урж аваад өнөөдрийнхөө хичээлээ тэмдэглээгүй бол өнөөдөр та нар нэг юмнаас хоцорлоо гэсэн үг. Та нар ирээдүйд ингэж өөрсдөө л тэмцэхгүй болвол бид нар арабчуудад ялагдана шүү. Сууцгааж болно гэж одоо хэлж байгаа байхгүй. За дараагийн биеийн тамирын хичээл рүү норлоо. Нэг хүүхд нүдэ бооцсон хадан давралтын хичээл гэл ингээд орж иж л тээ. Тусгай ингээд ханыг нь биеийн тамирын зааланд бэлтчиж. Нүдэ бооцсон доороос нөгөө хүүхд нь тэрнээс баруун гараа тийшээ бол тэр бариулаа. Зүүн гараа тийшээ бол тэндээс нэг бариулаа. За хөлөө баруулаа тийшээ өрг. Тэнд нэг гişгүр байна. За зүүлөө өрг гэд ингээд явуулаа тэр дээрийн тэр нэлээд тэр дээр байгаа таазан дээр очиод хонх дуурах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ унчч магадгүйгээд багш нь олсоор ингээд тэр хүүхдийг ингээд бас ингээд барьж идэг. Хонх дуургаад за чи хурцлээ одоо буу гэд буулаа. Тэнд гişг тэндээс барь тийшээ доошл гэд ингэж хагаад одоо хоёлаа солиё гэд ингээд нүднийхээ болтоо солиод одоо зааж исэн хүүхэд нь өөрөө нүдэ боогод явж байгаа. Нүдэ боож исэн хүүхэд нь зааж байгаа байхгүй юу. Энэ яаж байгаа юм бэ? Хадан даврагчийг бэлтэж байгаа хүүхэд үгүй. Энэ хүүхэд удирдах сурч байгаа. Энэ хүүхэд удирдах сурч байгаа. Түл яагаад нүднийхэн байр сойрыг нүднийхэн болтыг сольж байгаа юм бэ гэхэд байран солигдоход хизээний асуудал энэ бол хүний нийгмийн амьдрал гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ манайхан ч өнөөдөр дарга биш болонгот даргийнхаа байр сууриа тавьж өгдөггүй. Удирдаад байдаг мөртлөө өөрөө удирдуулах дургу болцсон байдаг. Тий одоо ингээ миний хугацаа дуусчих үү гэж юм уу. Энэс даргийнхаа сандал дээрс ухаан хатан зурх гал ингээд балаараад байдаг. Үгүй тэр чинь байнга дарга гэж байхгүй штэ. Нэг өдөр дарга байсан бол буул да. Цаг нэрсэн бол байнга удирдах явна гэж хаашаарсан юм бэ? Одоо өөр хүн ирнэ. Энд чи залуу халаа сэлгээ гэж ирдгийн. Тэрэндээ удирдуулаад явуул та. Ёстой хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэдэг үг байдаг штэ Монгол хэлэнд. Өнөөдрөөс би л одоо ингээд дараагаас л хусагдчих юм бол болохгүй.
Айгу мундаг залуучууд ороод ирэнгүүт нь энэ муу мангарах цаануудыг станаар тархийг нь хаг цахаж цахиур хагалж авахгүй бол станаар хандыг нь хаг дараал доош нь чихээд авахгүй бол дараал авахгүй бол маргааш энэ мангарах цаа миний толгойдоо цахиур хагална гэдэг одоо ингээд нэг ийм асуудалтай ийм ойлголттой болдог байхгүй юу? Тийм тэр ойлголттой л байдаг шүү. Тий, тэгэхээр яаж ин Израилийн биеийн тамирын хичээлийг зүгээр жишээ авахад ийм байна. Маш сонирхолтой энэ. Их сонирхолтой. Хөвөр өшөө зөндөө ол юм байдаг. Японы сургууль хөгжүүлэх ухаан дээр гардаг миний хүү ирээдүйд рамени тогооч болж болно. Загасчин болж болно. Суши хийдэг хүн болж болно. Миний хүү ямар ч хүн болж болно. Гэхдээ аав нэг л юм захий. Бити бусдад төвөг болж амьдраарай гэж сургадаг. Энэ Бушидо ёсны айгуу том нарийн ухаан байна. Монгол хүүхдүүд, монгол эцэг хүүхд яадаг гэж тэдний хүүхдийг харж гинөө. Адилхан гар байна. Адилхан толгой байна. Юугаараа дутсан юм? Тэдний хүүхд тэгэл ахт чи миний хүү юугаараа дутсан гэд бие биентэй л өрсөлдүүлдэг байхгүй. Хүүхэд агаасаа ингээл өрсөлдөж бие биентэйгээ мөчөөрхөж өсдөг. Энэ том болоод ирэхээр яах вэ? Чи юу юм дээрээ толдог байхгүй. За чиний сайныг хараагүй юм байна гэл. Чамааг юм болсон хизээ юм болсон ихсэж байгаа шивдэ ч гэдэм үү те. Ингээ бие биентэйгээ ингээд мөчөөрхөждөг. Япон хүмүүс яах вэ? Ямар ч хүн болж болно. Бие биендээ төвөг болохгүй. Төвөг л болдгоо, бусдад төвөг болдгоо. Өнөөдөр манай ах ер нь би гэсэн бодолтой усуд их олон болцсон болохоор бусдад төвөг болоод болж өгдөггүй. Шаардлага тавихаар өөдөө суурлаад болж өгдөггүй. Инх албатай юм шиг. Өндөр настай даралт нь ихссэн хүн гэртээ амарч илаа гэж бодъё. Нялх хүүхдтэй хүүхэн гэртээ хүүхдээ өхүүлээд унтуулж илаа гэж бодъё. Гэдэг ингээ амар мацикл яваад очиж байгаа гудамжаар. Гүдэр даралтын нэгсэн хүүхдийн сэргийг сэрээч штий. Чи яаж юм бэ? Орон сууцны дунд ийм мотор өндөртэй эсвэл сигналтай юм байж болохгүй штий. Гот нь чамд ямар амаатай. Энэ яаж зүгээр одоо бусдад төвөг болж амьдарч эхэлж байна гэсэн үг штий энэ чинь. Тэгэл нэг одоо арчилсан гэдэг юу арчилсан нэрийг хэрэглээд гівгэнд гаргаж ирээд арчилсан нийгэмд би яах их юм чамд хамаагүй гэдэг. Тэгэд гол дээр очлоо хөдөө. Яг гол дотор орсон машин аваач. Чи голоос гараад угаачихд хүүхэр зэрэг 1 км яваад ус аяндаа цэвэрчдیں۔ Гинэ хин тгээ заагаад өгч тэр тэнийх. Гэхдээ тэр голоор чинь тэр машины бензин тос ингээд урсан штэ. Зөндөл олон ан амтан араатан жигүүртэн ууж ундаалдын баг үсттэй. Энэ яаж ин би гэсэн сэтгэлээс болж бусдыг хайрлахгүй, байгалыг ч хайрлахгүй, хүрээлэн байгаа орчноо ч хайрлахгүй хорвоод биел ганцаараа амьдрсан гэсэн тийм эго сэтгэлгээтэй нарциссистик хүмүүсийг бэлдэж эхэлж байна гэсэн үг байхгүй. Ийм хүмүүс ирээдүйд гарч ирэхэд бэлэн боллоо. Эхнээсээ гарч ирлээ, яваандаа яг ингээд ошрох гээд байна гэсэн дохио шүү дээ. Энийг яагаад олж харахгүй юм бэ? Манай босрлын ам энийг олж харах ёстой шүү дээ. Эсвэл зүгээр одоо надад падлигүй хөлөөрөө толгоороо хөлийг нь хамаахгүй би л энэ босрлын яамны нэг олон нэг баахан судалгааны тоо баримтны ингээ ядаргаатай юмдаага зууралдаад байх ёстой юм уу? Наа чи ард түмэн чинь одоо бүр шал өөр болж төлөвшөж эхлэх гээд юм шүү дээ. Тэ үүнийгээ бас нэг жоохон харж үзэх хэрэгтэй байна. Америкт яаж чи би нэг дандаа жишээ автаа. Forrest Gump гэдэг нэг кино байдаг шүү дээ. Нөө нэг бөмбөг тоглоод байдаг. Одоо Америк хөлбөмбөг, суг бөмбөг гүгээд байдаг. Гэхдээ тэр яаж тэр бөмбөгийг л аягүй сайн бариад хурдан гүгээд хинч баригддаг болохоор тэрүүгээрээ явал нөө нэг Америк хөлбөмбөгийн авраг болчихж байгаа жишээтэй. Ширээнтэй сайн тоглоод дэлхийн авраг болчихж байгаа жишээтэй ч юм уу. Forrest Gump-аас хоёулаа очоод нэг сүрхээ гой масуу л да. За хариулахгүй штэ. Чадахгүй мэдэхгүй. Гэхдээ тэр яаж чаддаг юм дээр л тэр яаж чаддаг юм дээр нь сайхан дөрөөлөд тэрнийг л хөгжүүлээд өг. Сул талыг нь харин засаад өгөх хэрэгтэй байна. Манай босрлын төвшин эндээс эхлэн шүү. Юм руу гүйж юмар оролдох сайхан. Гэхдээ юм руу гүйж хараач хад мөргөх бол ондоо шүү. Тэр маш олон сурагчид одоо ирээдүйд ээш өгч явахдаа маш олон оюутнууд мэрэгжлээ сонгох жоохтой энэ дээр их алддээ шүү. Би бас энийг бас нэг давхар хэлмээр байна. За орон нутагт алсагдсан байгаа одоо тэр одоо боловсралгүй гэд үлдсэн байгаа залуучууд за эдрийг одоо яаж шийдэх вэ? Одоо бол техник технологи маш сайн хөгжлөө. За Австралид, Нью-Зеландд, Америкт маш том судалгаа бүр Израильд хүртэл байгаа шүү. Израилийн хамгийн мундаг боловсон хүчин бол хөдөө орон нутагтаа байдаг. Баггүй юу?
хөдөө орон нутгаа очиж хөгжүүлдэг. Нэг номерын дээд элит боловсролтын гут нь заавал хөдөө орон нутгад байдаг. Америкт бас яг мөн адилхан. Гэхдээ нэг онцлог байна. Канзасын тал дээр эрдэн шиш тариалж байгаа. Тариачны гэр бүл байлаа гэж бодъё л доо. Тэр хүүхэд дээд сургууль руу яваад өгөх юм бол тариан талбай дээр алдаа гарнаа да. Хэн ажиллах юм бэ? Тийм биз? Ургац дээр хэн ажиллах юм бэ? Тариа будаа хэн хураах юм бэ? Хүүхдэн сургуульд явцсан өөрөө махигаад байж явах юм уу? Ийм асуудал гарна. Тэгвэл тэр талбай дээр тэр сайхан бэлчээр тэр хонио хэн хариулах юм бэ? Хүүгүүдээ сургуульд явуулчих. Тэд нар яадаг? Ноутбукэд илгээд интернетээр холбогдоод багштайгаа өөрөө бэлчээр дээр малаа сайхан хотлолцсон, хонио хотлолцсон. Интернетээр багштайгаа бие бинийгээ хараад хичээлээ хийж идэг байхгүй. Хичээлээ хийж идэг. Канзасын сайхан ургацын, эрдэнэшийн ургацын хажууд хичээлээ хийж идэг. Монтанагийн тэр сайхан мастангер хүү, ковбой мастангер адуучин хүү, адууга сайхан тогтооцсон хичээлээ хийж идэг бол Texas-ын ковбойчин хүү, ковбой хүү ингээд хичээлээ хийж идэг байхгүй. Интернетээр ингээд өөрөөгөө багшигаа хараад заавал тэгэл нэг зардал явал оюутны байрны төлбөр сургалтын юм уу гэдэг ингээд юм илүү зардал байхгүй. Ингээд би энийгээ хараад багштайгаа харилцаад хичээлээгээд интернетээр шалгалтаа өгөөд интернет сайд ковид үед нэг интернет сахим сургалт гэдэг нэг юм туршиж бас үзлээ. Өшөө цаашаа хөгжүүлж болохоор л юм байлээ. Тэгэхэд тэр Америкийн countryside буюу монголоор хөдөөний хүүхдүүд гэх юм уу да. Багштайгаа хараад ингээд хичээлээ хийгээд шалгалтаа явуулаад дүн нь интернет имэйл хаягаар нь хүрээд ирдэг. 4 жилийн дараа яах вэ? Диплом нь шуудангаар нь хүрээд ирдэг байхгүй. Ингэдэг. Энэ Ньюзиландын хончид Кивиний ургацтаар ажиллаж байгаа энэ зүгээр гүнж манай монголч мал сүрх, малчин ард түмэн малчин байх ёстой шүү дээ. Малаа маллах ёстой. Энэ үнэн. Малгүйгээр бид нар яах юм бэ? Энд чинь манай малчин ард түмэн өвгдээлсэн байна. Сая гаруй малтай. За тийм. Сайхан малаа хотлуулчаал сайхан долгион сүлжээ барьж байгаа л ингээл орж байгаа л хөдөө орон нутгийг ингээд нэг сайхан гоё сүлжээтэй одоо холбоод өглөөдөө замтааж холбож өглөө. Одоо энэ сүлжээтэй их орн бүх нь орцсон байгаа штэ. Тэгж байгаа л хичээлээ ингээд сайхан хийгээд одоо NUM буюу National University of Mongolia гэдэг www.com гэж ороод ингээд шууд ягаад багштайгаа ингээд яриад тэдэс тэдэн цагийн оронд би хичээлтэй байгаа. Тэр оронд чи миний хоньыг хотлуулчаа. Миний тэр хонь хураг нийлэх гэдэг юм ч гэдэм үү. Тэр азарга 2 азарга адуу нийллээ чи болиулж ядах уу. Би тэр оронд хичээлээ хийгээд гэж гэдэм үү. Ингээ бие биендээгээ ингээд хичээлээ хийгээд тал нутгийн боловсролыг хээр талаас цахим 90-100-д бид нар амьдарч штий. Цахим 90-100-ны цунамид амьдарч штий. Тэр бол яг энийг ашиглаад суралцаач. Ингэж суралцах төлөв бүр хөтөлбөр гаргаач. Системтэй болгооч. Ингэх ёстой юм аа. Одоо харин нэг асуудал гарна. Яг энийг эхлүүлэхээр аймагаас тал талаас ороод доото тоглоод болж өгөхгүй л дээ. Counter Strike-тад болж өгөхгүй л дээ. Тэгээ юм мэдээчээр гэхлээр муу нэхэлж ирдгээс хойш одоо яа гэх вэ? Гэхдээ яванда нөхөр минь тоглоомоо тоглох уу? Дипломтой болох уу? Аав чамаа хөдөө явуулж чадахгүй. Чи явчихаар энэ хэдэн малыг би яах юм бэ ганцаараа? Чи аавдаа туслаад харин ч нэг сайхан чөлөө цагаараа хонио хотлуулчаад адуугаа сайхан бэлчээчээд нэг 2-3 цаг штэ чи наад за 3-4 цаг штэ чи наад нэг багшийнхаа лекцэндээ суучаач тэгээд ингээд байж ивэл явандаа тэгэл ирнэ шуудангаар. За тэр аймгийн тэр нөхөр төгссөн алив шуудангаар явуул гээл те. Дипломын тэгж ингэж явуулах. Энэ системийг оруулж ирвэл маш боломжийн болчиход байна. Ингэжээж бид нар аслагдсан орон нутагт байгаа залуучуудаа боловсрлоос холдуулахгүй гараас нь хөтлөөд чирээд яваад иж бас болно. Одоо чинь юм бас болцоотой болчиход байна шүү дээ. Бүх юм болчиход байна шүү дээ. Компьютер, мэдээлэл, 900, нано технологи, кибер технологи гарч ирж байна шүү дээ. Тэгэд тал нутгийн малчтаа бид нар орхимооргүй байна шүү дээ. Малчтаа сайхан дэмжил та. Дэмжи. Тэгэл нэг малд нь өвсгөөд малчнаа хайчаад ах юм. Тэгвэл малчтаа бас хажуугаар нь боловсрол олоход нь бас ингэж дэмжийа. За бидний нэвтрүүлэг бас өндөрлөх хугацаад өгсөн байна. Тэгээд юуны төрөнд маш гоё яриа өрнөслөнд баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхээ дүгнэлтэнд болохоор за яг нэг юм уриалга маягаар. За бид нар мэдээж ирэхээ бол маш сайн эдэлж байгаагаар төмөн юм байна шүү дээ тий. Тэгэхээр одоо өөргөө бас ухамсарлах хэрэгтэй. Тийм ээ тийм. Ер нь бол би ийм эрэхтэй арчилсан оронд амьдарч байгаа над ингэх хэрэг байгаа, тэгэх хэрэг байгаа тийм ээ тийм. Сурч болсрох хэрэгтэй юу? Эрэхтэй. Дуртай газараа амьдрах хэрэгтэй юу?
ирэх хүссэн газараа ирэхдээ Монгол хүнд бол маш сайхан ирэх байгаа нь үндсэн хуулийн дээр нь бичигдсэн. Гэхдээ энэ эрэхтэй чинь хамт үргэлж үүрэг бас цуг явагдд юм аа. Үүргээ ухамсарлаж амьдрцгаая. Цөмөрөө үүрэгтэй. Би ямар үүрэг хүлээсэн юм бэ? Тэр үүргээ ухамсарлах ёстой байна. Маш сайхан эрэхтэй боловч дагаад үүрэгтэй байдгийн. Тэр үүргээ ухамсарлая. Нэг имийг нь барьж авчаад нөгөөх нь хаяад иж болохгүй. Тэгэхээр Монголын энэ сайхан ирээдүйн залуучуудаа эрдэм ном боловсрлоос бити хоцрооч. Болж өгвөл тэмцэн зүтгэн боломж байхгүй ч гэсэн боломжийг хайн эрдэм номын төлөө зүтгээч. Тэгэхгүй бол 21-р зууны найхтар галабаачлалын ширүүн шуурга маш олон ус үндэстнийг бараг үлдээхгүй юу гэмээр болчих гээд байна. Тиймээс өвөг дээдсийнхаа энэ нутагта Монгол нь монголоороо тэгтээ дэлхийн хэмжээний боловсралтай одоо мундаг иргэн бэлдэн гэж нэг урай байдгийн. За тэрийг нь паузалчи. Ямар ч лсэн Монголд цаашдаа тийм ээ гадаадд яаж ийгээд хамгийн илүү байр суурийг эзлээд дээгүр албан тушаал статуст нь очиж чаддаг тийм боловсролыг, тийм мэдлэгийг, тийм эрдэм номыг өөрсдөө бүр тэмцээд олооч. Өөрөөсдийгөө бар хөгжүүлээч. Ус бол хөгжүүлж байгаа. Ус бол бодлого явуулж байгаа. Боловсролын бодлого явуулж байгаа. Үүсэхгүй. Гэтэ ус ингээд байгаа юм чи, сургууль ингээд байгаа юм чи, багш ингээд байгаа юм чи гэж битгий шалтгаан тоочоо. Хинч чиний эсрэг зогсож болно. Гэхдээ өөрийнхөө төлөө ингээд цаашдаа ирээдүйн залуучууд минь зүтгээч гэж би уриалмаар байна. За баярлалаа. Энэхүү сэдвээр боловсролын талаар бид хоёр бас нэлээд гоё халуун яриа өрнүүлсэн гэж найдаж байна. Хүрэлцэн ирсэн танд дахин маш их баярлалаа. За баярлалаа. За энэхүү нэвтрүүлгийг ГГ Монгол Production танд хүргэлээ. Хэрвээ та бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл дээрх линкээр холбогдорой.